та бүхний энэ өглөөний амраа болон гайлгаж хэлчихье. Өнөөдөр энэ танхим Улсын их суртаа сайхан зөвтөмтэй Шоны академийн дөрөвдүгээр академич Чулуунбаатар дэргүүтэй зөвхөн судлаачид академич Бүрийнбаатар Грава академич Нуртаваа академич Онтоатрава гэх манай Улсын бүх их соёлын нэр суртаа эрдэмтэд номын элгэн садан бүгдээр урамшуулж байна. Монголчууд өөрийн их түүхэн мэдж сурах судлах явдлыг чухал хэмээн үзэж улс үндэстнийхэн хэмэр сүлдийг улам бадруулах эх орон үндэстэн юугаар хайрлан байдлын үүднээс эрдэмтэн сайд угаан үлэм уртмын Монгол тоотон бүгдээр өөрийн уг үндэс ба язгуур гаргалаар мэддэггүй хэмээсэн их бичгийн хүн инженерийн сургаалыг эрхэм болгоно өөрийн түүх шаштраа судлан дэлгэрүүлж өвгөн дэлгэрүүлсээр ирсэн билээ. За энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаа Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар боловсрол соёл шинжилгээ спортын яам Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн түүхийн тэнхимэн Монголын эрдний түүхийн 5 бат бүтээлийг цогцлон бүтээлж төслийг хэрэгжүүлэн Монгол судлаач, Монголын түүхийг сонирхогчид их түүхэн эрхэмлэн дэвлэгч хэм бүхний хүртэл зорилгоор хэвлэн гаргасан юм аа. Жохомгоонууд тавд энэ Монголын эрдний түүхийн 5 бат цогц бүтээлийн нээлтийн ёслолд оролцож байна. За ингээд энэ 5 бат бүтээл нь Монголын эрдний улсууд Хөлөв, Сянби, Жүжаан, Түрэг, Уйгур 6-аас 12 дугаар зууны монголчууд хүн хятадны угсаа гаруул улс төр нийгмийн байгууллага аж ахуй соёлын түүхийг цогцоор хангалтаа 5 батаар хичээж нэгэн хүмүүсийн ийм бүтээл болсон байна. За ингээд өнөөдрийн номын яслын ажиллагааны эхэнд Монголын эрдний түүхийн 5 бат бүтээлийн төвчд танилцуулсан улам хэмээн Монгол улсын сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Дэлгэр Жаргал таны үндэтгэн хүрье. За эрхэм үндэт Монгол улсын ерөнхийлөгч эрхэм үндэт Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын сайдаа эрхэм үндэт номын мэргэд хамтран зүтгэгч мэргэжил нөхдөө. За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн түүхийн тэнхимд 2016 онд Монголын эртний түүх 5 бат төслийг хэрэгжүүлж за өнөөдөр номынхаа нээлтийн төслийг хийж байна. За энэхүү номын нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүгдийн амар гамалан айлтгаж хүн хүндэтгэл илэрхийлье. За юуны өмнө энэхүү 5 бат төслийг хэрэгжүүлж номыг хэвлэн гаргахад гүн төсөлцөө үзүүлсэн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар Монгол улсын боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яам Монгол судлалын үндэсний зөвлөлд хүн талархал иг за Монголын одоо энэ ботыг зохиогч багийн өмнөөс хүндэтгэл илэрхийлж талархлаа бас төвшүүлье. За тэгэхээр бидний Монголын эртний түүх судлаач бидний хувьд бол эзэний нэг мөрөөдөл байсан. Тэр бол Монголын эртний түүхийг ингэж олон батаар бичин хэвлэн гаргаж монголчуудын түүхийг сур судалгааны хэмжээнд олон бат болохын эхлэлийг тавих юмсан гэсэн мөрөөдөл байсан. Энэхүү мөрөөдлийг маань биелүүлэхэд эдгээр байгууллагуудын тусламж дэмжлэг бол чухал үүрэг үзүүлсэн гэдгийг тэмдэглэе хэллээ. За бидний хэвлэн гаргасан 5 бат маань үндсэндээ ийм бүтцтэй юм. За Монголын эртний түүх 5 бат маань Хүнүү тэргүүн бат, Сянби дид бат, Жүжаан гутгаар бат. За Түрэг Уйгур нийлээдвэл 4-р үе Дөтгөр бат. За Төв Азийн эртний нүүдэлчин төр улсууд нь бол 5-р бат. За энэ нь бол юу хэлж байгаа гэхээр энэ 6-аас 12 дугаар зууны үеийн монголчууд за хятад гүрнийг нийлүүлээд 5-р бат болгоно гаргасан юм аа. За батийн зохиогчдыг бол ард нь бичсэн учраас би дахин хэлээд яг та бүхэн дэлгэцээс харцсан гэж.
За юуны өмнө Монголын эрдэнэ төвд 5 бот нь бол Монголын эрдэнэ улсууд бол Хүнээс ямлын жүжигчийн төрөг уугар мөчлөнг одоо энэ олон улсуудын угсаа гаруул улс төр тэр нийгмийн байгуулалт аж ахуй соёлын түүхийг цогцоор нэгтгэн дүгнж гаргахыг чармаасан юм бүтээл. За энэ бүтээлийг гаргахын өмнө бас бид ямар зарчим баримталсан бэ? Яаж одоо энэ бүтээлийг гаргахыг одоо зорьсон бэ гэдэг өөрсдийнх нь зорилгыг бас хэлэх зүйтэй байна. За юуны өмнө төслийн баг бол энэ бүтээлээ тойрох өмнө эхлээд бол хэд хэдэн зүйлийг тохирсон юм уу бэлтгэл ажлаа хийсэн гэдэг юм уу да тийм байдлаар хандсан. За юуны өмнө бол бид эртний түүх бичих үзэл баримтлал боловсруулсан. За энэ бол нэг шууд төсөл аваад боловсруулсан юм биш. Өмнө нь бид бас ярьж хийж ийм төслөөр юм хийх юмсан гэж хийжсэн зүйл. За хоёрдугаарт нь бид 5 ботын бүтцээ гаргасан. За дараа нь бол гарсан бүтцээ зохиогч нартай хуваарлаж за ямар асуудлыг ямар концепцээр юу гэж үзэж бичих вэ гэдгийг бол үндсэндээ тохирсон гэдэг юм уу да. За тэгээд тэрнийхэн дагуу сүүлд нь бол яаж хийсэн гэдгийг хоорондоо харилцаад энэ бүтээлийг төвлөрсөн. За энэ бүхнийг ярьдгийн учир нь бол энэ 5 бот бүтээл бол нэгдсэн нэг цогц бүтээл гэдэг агуулгаараа үзэл баримтлал концепцийн хувьд бол нэгдүгээр бүтээл юм а гэсэн. За энийг л санаа хэлэхэд бол сайн асуудлыг яриад байгаа. За мэдээж зэрэг 5 бот нэлээд 100 мянган гаруй хэвлэлийн хуудас энэ психолог цөөхөн минутанд та бүхэнд танилцуулна гэдэг бол төвхтэй та бүхэндээ ном очиод мэдээж уншаад хараад үзчих учраас заавал одоо миний хайртай танилцуулгын нэг хайртай шаардлагатай биш болов уу гэж бодож байна. Гэхдээ юуны өмнө 5 ботод ер нь бол ямар асуудлыг авч үзэж юу гэж үзхийг зорьсон бэ гэдгээр концепцийн шинжтэй нэг зарим нэг зүйлийг бас хэлье үү гэж эхэлж хэлье үү гэж бодож байна. За нэгдүгürt бол арга зүйн асуудал байна. За арга зүйн хувьд бол ерөнхийдөө жоохон шинэлэг арга зүйн үүднээс хандах гэсэн юм зарчим жоохон барих гэж оролцсон. Тэгээ тэр нь ямар учиртай ямар зүйл байна уу гэхээр ер нь орчин үеийн шинжлэх ухаан, түүхэн шинжлэх ухаан, нийгмийн ухаан, орчин үеийн шинжлэх ухаан бол 18 дугаар зууны үеэс Европт өгдсөн. Тэгээ хөгжихдээ нэгэнт Европт үүсгэгдсэнтэй холбоотойгоор Европ түүх хүчлэг гэдэг бол дэлхийд ерөнхийдөө тавхагдсан, ноёрхсон ийм юм. За 20 дугаар зууны Монгол орчин цагийн түүхэн шинжлэх ухаан үүсгэгчдээ бол мэдээж марксизмын нөлөөнд хүргэсэн. 90-аад он хүртэл марксист түүх хүчлэг хүчтэй өгдсөн. За энэгээр бол манай Ахмад Эрдэмтэд асар их зүйлийг хийсэн мэдээ шиг тий. За 90 оноос хойш бол нийгэм задарсантай холбоотойгоор өрөндийн түүхчлэгийн хандлагууд орж ирсэн. За тэр нь бол үндсэндээ одоо бидний нэрлээд байгаа энэ зарим танилцуулган дээр юу гэсэн үг гараад байж магадгүй. Нийгмийн хувьслын онол гэж. Хувьслын онолын хүрээнд бол манай тэр шинэ арга зүйн хандлагууд орж ирсэн. За ер нь энэ хувьслын онол гэж яриад нийгмийн хувьслын онол гэдэг яриад байгаа энэ онол маань 18 дугаар зууны үеэс өгч 19 дугаар зуунд хүчтэй хөгжих явцдаа дорн дохны колоничлох тэр үйл явцтай холбоотой. Нөгөө талаар Европ төв үзэлтэй холбоотойгоор нүүдэлчдийг бол зэрлэг бүдүүлэг харанхуй соёлгүй гэдэг арга зүйн ерөнхий концепц маш хүчтэй шингэсэн. Ийм арга зүйн концепц юм аа. За энэ арга зүйн концепцууд цаашдаа хоёр чиглэлд хөгжсөн. Нэг нь бол зөвлөлтийн нийгэм ухааны онол марксизм болж хөгжсөн. Нөгөөх нь бол өрөндөө хөгжиж явсан. Гэхдээ суурь нь бол үндсэндээ нэг юмнаас хөгжиж гарсан учраас үндсэндээ адилхан юм концепцтэй гэсэн үг. За гэвч энэ концепцоос 20 дугаар зууны сүүлийн үеэс өрөндийн эрдэмтэд өөрсдөө түрүүлжлэн татгалзаж эхэлсэн. Тэр бол энэ концепцийг нэлээд шүүмжилж энэ бол одоо улс төрийн асар их хүмүүнзгийн агуулга орсон улс төрцөн ийм концепцтэй юм байна. Дорн дохны ард түмнийг бол дормжилсан юм одоо доошоо эс утгаар одоо ингэж нэрлсэн юм янз бүрийн асуудлыг авч үзсэн гэсэн байдлаар хандсан ба. Тэгэхээр бид нар сүүлийн өрөндөд төгжөөд байгаа энэ одоо энэ хувьслын дараах үеийн онол гэдэг юм уу да. За би энэ бол одоо нүүдэлчин түүхийг шинээр авч үзэх юм олон боломжийг олгож байгаа учраас энэ талаас нь авч үзэхэд цогч юмгаар ажилласан гэдэг. Эхлээд тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. За дараагийн зүйл бол бид бүхэн мэдээж хэрэг стандарт түүхчлэг гэдэг юм уу да. Монголын төрийн түүх бичиж байгаа учраас төрийн түүхийг бүхэл бүтнээр нь ямар нэгэн тасалдалгүйгээр хаадын угсаа залгамжлалыг наривчлан гаргаж ямар хаан хэдийд юу хийсэн гэдгийг наривчлан тодруулах нь бол энэ бүтээлийн зорилго байсан. Тийм учраас хүнөөс ахуулаад хойшоогоо явж байгаа энэ 12 дугаар зууны хүртэлх бүх хаад төрийн уламжлалын бол аюул наривчлан гасан. Энэ бот өхөн дээр л ингэж гасан учраас хожим бот өтийн тухай ярихдаа энэ дутаа ярих, норшин ярихгүй бол төрүүл яриад. За 3 дугаарх нь бол төр нийгэм байгууллагын асуудал байна. Тэгээ энэ бол хамгийн одоо орчин үед анхаарал татж байгаа гэдэг юм уу маш чухал зүйл. Яагаад гэхээр онлын хувьд энэ дээр асар их маргаан байгаа ийм зүйл байна. Зарим нь бол одоо энэ нүүдэлчд гэдэг бол гадны хэлбэрийнхээ хувьд харахад төрт улс бүхэл бүтэн эзэнт улс харагдаад байдаг боловч
дотоод яг зохион байгуулалт нь бол Овг аймгийн зохион байгуулалтаар хэвээрээ байдаг юм аа гэсэн юм концепт хүчтэй хөгжсөн байгаа шүү дээ. Тийм учраас эзэнт гүрэн задрахаараа буцаагаад Овг аймаг юм уу чивтэн болоо задарчихдаг гэдэг. Ер нь бол нүүдэлчдийн хөгжлийг бол цагирган гэж үздэг. Эволюцэл дээшгээ ахичих бол нүүдэлчд буцаагаад унчихдаг гэж байгаа шүү дээ. Энэ бол эволюцийн онолын одоо гол концепт. Барфалдаас ахуулаад тийм ээ. Хазанов гэл ингээл цаашаа олон эрдэмтэд энэ дээр том онолын том дүгнэлтүүд тэгтцсэн. Бараг нүүдэлчийн тухай ном бичсэн хүн бүхэн тэднээс ишилдэг болцсон. Одоо ийм зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар бол үгүй юм аа энэ бол ийм байгаагүй маа л гэдэг нотлох гэж одоо энэ дээр бол оролцсон. Тийм учраас бид нар бол ямар концепт ярьсан бэ гэхээр нүүдэлчийн төр тусууд бол төр тус байсан. Овг аймгийн зохион байгуулалттай байгаагүй юм. Хоолол аргатын систем гэдэг бол засаг сахааны систем байсан маа л гэдэг нотлох гэж байгаа юм л да. Энийг бол Овг аймгийн системийг тайлбарлана гэдэг бол арай дэндүү одоо нүүдэлчийг доромжилж байна л гэсэн. Иймэрхүү байдалтай асуудал хандах гэж хичээсэн гэсэн үг. За дараагийн асуудал мэдээч хэрэг том тулгамдсан проблемч авч үзэх зайлшгүй шаардлагатай асуудал бол ухсаа гарлын асуудал байдаг. Ухсаа гарлын асуудал бас суур асуудал. Монголын ухсаа гарал гэдэг бол ерөөсөө Монголын ард түмэн хэрхэн яаж бүрдсэн бэ гэдгийг л ярьж байгаа хэрэг. Тэрний тухай асуудал. Тэрээс ухсаа гарал гэж тусдаа одоо биологи агуулгатай хэдэн хүүхд нэгсэж осорсоор гад нэг ухсаатай өччих ч юм уу бол ингэж бол автомат байдлаар ойлгож болохгүй зүйл. Тийм болохоор энэ олон төр туусууд ээжлэн оршин тогтнож ирсэн явдал бол Монгол ухсаатан бүртгэд яаж нөлөөсөн? Аль нь яаж хин хинтэйгээр ихэн. За биологи агуулгаарч тэр төр ёсны агуулгаарч тэр нийгэм соёлын агуулгаарч тэр тийм ээ. За яаж бүрдсэн бэ гэдэг харахыг харуулгаар ирмэлцсэн. За дараагийн нэг зүйл бол аж ахуй соёлын асуудал. Мэдээж хэрэг эртний төр тусууд шууд орхиж болохгүй асуудал аж ахуй соёлын асуудал. Гэхдээ энэ дээр гол нь бид нар аж ахуй соёлын залгамж холбоог нэлээд барьж харъя. Аж ахуй соёлын Монгол хэв шинж гэдэг юм хэрхэн яаж бүрдсэн бэ гэдгийг жоохон гарах гэж оруулах гэж хичээсэн. Өөрөөр хэлбэл 93 дугаар зууны үеийн ийм аж ахуйд ийм ард түмнийг бид нар Монгол гэж ийм иргэншилтэй ард түмнийг Монгол гэж байгаа юм бол яг тэр иргэншлийн үндэс суурь хэдий таанд бүрдсэн юм бэ гэдэг асуудлыг авч ярих гэдэг гэсэн. За 6 дугаарх нь бол нүүдэлчд болон суурин иргэдийн харьцааны асуудал. За энэгээр бол одоо өрнөдөд ямар онол дэлгэрсэн байдгийг та бүхэн тайлбарлаж ирэх шаардлагагүй байна. Ер нь бол үндсэн концепц нь бол нүүдэлчд бол суурин иргэншлиг шулж мүлжиж, дээрэмдэж, тонж эсвэл татвар авч дарамтлаж ерөнхийдөө бол тэр суурин иргэншлиг мүлжиж хуулз гэж байгаа шин. Паразит маягаар амьдардаг нийгэм л гэж юухэдээ хэлээд байгаа шин. Өөрөөсөө бол нөгөө нүүдэлчдийн нэгэн бол соёл бүтээдгүйээс илүү дайн дээрмэл хийж идэл гэсэн юм хөл концепт. Тэгэхээр үгүй юм аа гэдэг нь бид нар энэ дэр нотлохож оролцсон. За яг хөө тэрийг зарим юм дээр тодруулах зүйлүүд энэ яриа. За энэ бол үндсэндээ таван батын үтсэн концепт гэдэг юм байна. За ийм зүйлүүдийг гол юм нэ. За тэгээд цаашаа ярил мэдээж хэрэг сурвалжийг яах вэ? Хятад сурвалжийг яах вэ гэдэг бид нар яриул. Цаашгаа бол одоо хятад сурвалжийг аль болохоор төлхөө ашиглаж ер нь хятад сурвалжийг болж игэл жоохон баргалж ашиглахыг чармаасан. Бид наргээ цаашаа яриул тийм сурвалжийн талаас тэр олон зүйл. Оо чи цаашаа явуул зүгээр. За энэ студийн ярьсан зүйлүүд бүрхчихээ. За ингээд таван бат суурь дээр бүгдийн дэлгэрэнгүй ярих нэгэнд боломжгүй учраас зарим нэг онцод хэлмээр зүйлүүдийг зүгээр онцлоод хэлчихье. Саяны ярьсан зүйлүүд бол тухайлбал төрийн түүхэн ингээ залгамжаар авчихсан зэрэг би ташиж тусвар дээр нь одоо угсаа гарлал ингэсэн тусвар дээр ярихгүй. За хүний бол мэдээж хэрэг Монголын анхны төр тус уу анхны импери гэж ярьдаг агуулга эзэнт гүрэн гэдэг агуулгаараа мэдээж хэрэг чухал үүрэгтэй. Хожим дараагийн улсуудад үндэс суурийг тавьсан гэдэг агуулгаараа хожимын одоо угсаа соёлын нэгдэл бий болох гэдэг олон зүйл дээр маш чухал нөлөөтэй. За бид нар хүмүүстээр ганц хоёр зүйлийг томчилж хэлье. За юуны өмнө бид нар бол хүнүүгээс гэж ярьдаг хүнүүг эзэнт улс буюу модон шанягаас өмнөх үе дээр нэлээд анхаарал тавьсан. За бидний үндсэндээ бол энэ хүнүүг эзэнт улс буюу манай нийтийн тооллын 209-оос оноос өмнөх судалгаа бол Монгол харьцангуй археологууд нэлээд хийсэн, хөгжсөн. Бичгийн сурвалжлаар хийсэн судалгаа бол нэлээд жоохон таарах явсан. Ийм учраас. За тийм учраас энэ дээр бид нар жоохон анхаарал тавьж тухайлбал ерөөсөө хятад сурвалжид тэмдэглэн шиг хятад сурвалжаас бид нар сэргээ мэдчихэж байгаа шүү. Тэгээ хятад сурвалжид хэдий наг тэмдэглэгдсэн яаж явсан гэдгийг хятад сурвалжид үндсэнд нь бүрэн түүсэн. Дээрээс нь бол бичмэн сурвалжийн одоо энэ ном зохиол гэдэг юм их сурвалжаас гадна ийм юуны бичээсүүд байна. За энэ одоо тавьсан байгаа энэ юу бол одоо хүрэл савны бичээс гэсэн үг шүү дээ. Нийтийн тооллон 9-р 8-р одоос 3000 жилийн өмнө. Ер нь хан зөвсөд бол 3500 орчим жил гэж байгаа шүү. Тэр нь маш эртний ийм бичээсүүд байна. За энэ бичээсүүд ямар өчтэй бичээс том нь бол 270 хандстай. За би бол 50 судалгаа хийж байхдаа нэг 4 ийм бичээс одоо юу гэж юм да хүрэл тогооны бичээс юм да. Хүрэл тогооны бичээс болсон. Тэгээ энд бол одоо умардын ард түмнүүдтэй
тэр үеийн Жоуг, Баруун Жоуг гэдэг Жоугийнхан хоорондоо байлдаад тэгээ байлдах явцдаа нөгөө ялсан үед тэр цэргийн жанжинд нь одоо вангаас ингээд шагнал болгоод өгж байгаа тийм зүйл. Тэгээ энд юу өдөрдөд ингээд тэгэхээр байлдаанд ямар амжилт гаргасан олдсон хүний тооноос ахуулаад хэрэг морь юу байна бүгдийг нь ярьлаа. Тэгээ сүүлд нь бол ямар юмар шагнасан тийчнээ одоо газар тийм албат юмар шагнав гэнгээ өвчсөн байж тийм ийм зохиол. За тэгээ энд хамгийн сонирхолтой юм бол эндээс ингээд үзэхэд ийм нөгөө тэрэг зэрэгээр байлж ирсэн гэдэг. Хичнээн тэрэг одоо олзоллоо гэнэ. Нэг удаагийн байлдаанд 100 тэрэг гэтэр байлцсан юм ийм. Тэгэхээр хамгийн анх бол одоо хүн морь зэрэгээр байлтахаас өмнө тэрэг зэрэгээр байлж ирсэн юм байна. За тэр нь бол одоо манай энэ хадны зураг дээр зөндөө байж. Энэ бол одоо нийл уулын зүгээр хадны зураг. Монгол Алтайд бол одоо манай археологийн ном гарахдаа нэлээд хэдэн тэргийн зургийг хийсэн баг шээ тий. Энэ бол ийм хингээстэй дугуйтай. Тэгээ яг нөгөө чарит гэж ярьдаг тийм ээ. Бид нар бол одоо Египтүүд дээр хэрэгжилж исэн, Ромод хэрэгжилж исэн л мэдэн ш. Тэр бол яг Монгол аль хэзээний энэ дэлгэрч гисэн юм байл да. Хийж исэн байна. Гэх мэтлэн гэх. За тэгээд энэ 10 дугаар зуунаас наашаага одоо хүнүүгөө хүртэлх төр сурвалжуудыг түүсэн гэдэг юм уу да тий. За тийм байдлаар одоо тодруулах болчихсон. За дараагийн нэг онцлог хэлмээр юм бол Монгол нутагт улс байгуулагчсан анхны улс байгуулагчсан асуудлыг 209 оноос өргөжлүүлэхийг оролдож нийтийн тооллын өмнөх 5-аас 4-р зуунд хүнүү дунхуу UAG зэрэг төр улсууд Монгол нутагт оршин байсан байна гэдэг ийм батлах орлого хийсэн юм. За ангиснаар бол Монголын төр засгийн төвхний 100-аас 200 орчим жилээр яг энэ хүнүү дунхуу өдр гэдэг нэрээр шүү дээ тийм ээ өргөжлөж байгаа юм гэсэн тийм ээ. За тийм. За дараагийнх нь бол баг төв ярьсан дөө. Энэ бол одоо юутай юм аа гэх тийм. Төр засгийн одоо юутай энэ бол төр тус байсан шаниу гэдэг нь үнхээр шаниу байсан юм уу? Овг аймгийн толгойлогч маягийн байж үү гэдэг ингээл ардын систем гэдэг чинь овг аймгийн систем юм уу? Дээрээс төрөөс зохион байгуулдаг. Тэгээд тогтолцооны хувьд бол ганцхан маргаан байгаа юм яриад байгаа ш. Нэг нь бол дээрээс зохион байгуулагддаг систем, овг аймгийн систем бол доороос явдаг систем гэж. Тэгээд төрөн дээрээ үүсчихэд системийн доороос үүсдэг, төрөн дээрээс үүсгэх хоорондоо зөрчилдөд энэ зүйл бүр амархан задардаг гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол үгүй юм аа энэ систем угаасаа дээрээс хийгдэх систем. Шаниу бол яг төмтийг юу томилдог, төмтүүд нь доотлоо сацруулж тодорхой хийсэн. 100-т ардын дарга хүртэл томилдог доош тий. Энэ бол шууд дээрээс төрөх хүчтэй ганцхан үндэс бол хамгийн дээдлээс өгж байгаа тушаал хамгийн доотлын нэгжтэй хүртлээ шууд явдаг байх гэсэн. Хоорондоо зөрчилдөг байх юм бол энэ дигэн дампуу нэгэн болно л доо. Тэгэхээр тийм нэгэн бол байгаагүй. Өрөндийг нь тэгж яриад байгаа бас ш. Тийм нэгэн бол байгаагүй гэдэг. Хүнүүгийн жишээн дээр тухайн батлаг болчихсон. За дараагийнх нь Сямби. Тий. За жоохон нойч ярихгүй би ер нь ингэж ярив. Ер нь бол хүмүүсийг залхаач юм шиг байна. Тэгээ жоохон төвчээр явуулчлаарай. Тэгэхээр юу юм? За хүнүүгийн төрийн төв мөг үсэлжсэн юмуд байгаа. Тэрийг бол хаяад. За энэ Сямбиг бол мөн ярихдаа Сямбиг өвгдөөс шул дунхуу бол улс байсан гэдэг түрүүний ярьсан хүнүүтэй хамт зэрэгсэн мандсан. Тэр бол улс байсан маа гэдэг баталсан. За тэгээд дараа нь Сямбийн төрийн төв шинээр үйлчилсэн. Сямбиг бол бид нар бичгтээ хуучин юу гэж үздэг байсан гэхээр ерөөсөө эзэн туслахын түүхээр үзээд 2-оос 4-р зуунууд Сямбийн улс байсан гэж үздэг байсан. За тэрийг бол урагшаага Сямбиг улс задарснаас хойш умард хятад юм олон хятад нойргосон хамгийн анх цагаан хормоос урагшаага улс байгуулагдсан тэр ард түмэн бол Сямбичууд. За одоо тэр умард хятад Сямби олон улсуудын 304-өөс 439 оны хооронд бол хүнүүгийн 3 улс Сямби 10 гаруй улс байгуулагдаад 5 бүдүүлэг 16 улсыг гэдэг. Хоорондоо байлдаад 100 гаруй жил байлдаад хамгийн сүүлд тэр Тобо вэ, Табгч вэ, Умард вэ улсыг байгуулсан тийм. За тэгэхээр Жужаантай хамт зэрэгцээ юм 3 улс оршиж ирсэн. Хамгийн сүүлд төвхөнүүд бол 633 он гэсэн. Тэгэхээр Сямбийн төвхөн 633 он гэж байгаа төжсөн төвхөн үлдэж байгаа гэсэн тийм. Ийм концепцээр бичсэн. Тийм учраас Жужаан, Умард вэ төвхөн 3 улс байсан. Жужаан Монгол төвтэй улс байсан. Умард вэ төвхөн 2 нь бол умард хятадыг эзэлчихсэн тийм ээ. Хятад одоо нэрхчихсэн шар мөрнийг хүртэл эзэлсэн ийм л одоо улс байсан маа гэдэг энэ улс төр нүгээр гарсан. За тэгээ бид нэр тэр умард хятад байгуулагдсан олон улсын төвхүүдийг яг энэ концепц энэ бүтэн бүлэг болгож бичсэн. За энэ бүлэг дээр энэ улсуудыг авч бичсэн. Моюнчууд нь ямар улс байгуулсан, Төвхон ямар улс байгуулсан, Табгч нь ямар улс байгуулсан, Цэпүүн ямар улс байгуулсан, Тупан ямар улс байгуулсан тийм тусварт нь бичсэн маа. Энэ бол дутан Сямбигийн 3 дугаар бүлэг болж орсон. За манай дээр бол энэ бол харьцангуй ор яригддаг асуудал биш яригддаг байсан. Гэхдээ ингэж дэлгэрэнгүй хэмжээнд бас харьцангуй довч. За судалгаа харьцангуй бага байсан гэсэн үг шүү дээ. За энэ байдлаар хийгцэл гэсэн үг тийм. За дараагийн энэ бол яг аж ахуй соёл юуны хувьд бол ингээ сонгодог юу байсан мэс ингээ за бидний асуудал юм цааш нь болчихъя. За Жужаан гэж зуртгаа бит байгаа. За Жужаанчуудад мөнд одоо Жужааны Сямбийн дараа байгуулагдсан улсын төр нийгэм улс төр соёл тийм ээ аж ахуй соёлын бүх түүхийг нь одоо ингээд бид нар нэгтгэн дүгнэлт бичсэн. Тэгэхээр энд яаж явахдаа бид нар зүгээр та нар уншиж байгаа би заавал энийг яриад явах уу. Жужааны хувьд бол энэ Жужаан бол өөрөө онцлогтой юм байна. Угсаа соёл төр ёсны хөгжлийн нэг шин шат болж хүмүүссэн.
Бид нар ярихдаа бол монголчуудыг ухсаа гарлаг ярихдаа бол хүнүүч бидний өвгдээц, дунхууч бидний өвгдээц гэж ярьж байгаа шүү дээ. А жужааны үеийн эсвэл яг ингээд жужаан гэж ийм одоо айдентити одоо тийм юу үүсэж ш тийм ээ. Адилсал үүсэж байна. Тэр адилсал бол монголчуудын хожимын юу маш чухал үүрэг үүсчихсэн. За тийм учраас энийг бол тэр ухсаа соёлын хувьч тэр ёсны уламжлалын хувьд бол энэ бол нэг шинэ ийм үе шат үүссэн. Энэ нь хожимын 13 дугаар зууны Монголтой шууд холбогддог. За энэ нь бол бидний дараагийн бүлэг дээр бол тэр холбоог нь хийж гаргаж өгсөн юм. За нөгөө талаар бас зарим одоо тийм бидний нэг археологийн хувьд ялгахад төвөгтэй байдаг зарим асуудлыг зохиогчийн зүгээс бол за зарим ийм асуудлууд нь бол одоо археологийн хувьд жужаантай холбогдох хаа гэсэн тийм археологийн шин зүйлүүдийг бас оруулж ирэх гэж оролцсон одоо ийм онцлогтой бүтээл байгаа. За жужааны хувьд бол төр ёсны хөгжил нэлээд өндөр түвшинд хүрсэн гэдэг Сүхбаатар гас голоо ицсэн. За энийг улам бол баталгааж байна тийм ээ. Цаашаа явсан гэсэн үг тийм. За түрэг ууруу улс бол 4-р байт. Тийм түрэг ууруу. За Монгол нутагт оршин байсан түрэг уурууд бол мэдээж Монгол угсааны улс биш тийм ээ. За тийм ч гэхдээ Монгол нутагт байсан гэдэг агуулгаар нь бид нар бол эртний түүхт оруулж бичдэг уламжлалтай. За энэ уламжлалын дагуу бид нар бол түргийн түүхийг тийм ээ мөн одоо ингэж бичсэн. За түргийн түрэг уурын зөвхөн мөн шинжилгээ бичсэн. Одоо энэ бичлэг ингээ харахад бид нэг жоохон ойлгомжгүй ямар сони үйлчлэг санагдахаар байгаа. За тэр бол яагаад вэ гэхээр түргийн түрүү хаант улс, хожуу хаант улсын дунд нь бол нэг одоо 630-аад оноос 690 он хүртэл үеийг бол бид нэр зүгээр тан усад дагаар орчихсан үеэл гэж явчихдаг байсан. Тэр бол юм сайн тагийн боيو улс гэж богино улс бичсэн дараа нь Уйгурын түрүү хаант улс гэж зохиогч нь бол одоо энийг бичсэн байна. За тэгээд Уйгурын сүлд нь бидний яг Уйгур улсыг нь Уйгур хожуу хаант улсаа гэж. За ийм санал бид нар юм дээр төвшүүлсэн гэсэн. За тэгээ одоо жижиг одоо ингээд юг ингээ ярихад бол сонин санаанууд зөндөө. Тухайлбал одоо Уйгурууд бол тэр давсан юуны Андуун шааны бослогыг авчиж дарсан шүү дээ. Андуун шааны бослого Уйгурын цэрэг орж дарахдаа тэнд Уйгурт дагаар орсон байсан олон төргүүдийг өөрийнх нь эсэргүүцээ тэмцээд байсан төргүүдийг Уйгурууд очиж зогсон гэдэг. Гол зорилго нь бол тийм байсан юм ач гэдэг юм тийм одоо олон содон санаанууд бол тэр Уйгурын түүхээр бол дүүрээ. За нөгөө талаар энд онцол шилмээр би бол өөр энэ зохиолыг хичээг учраас хүмүүсийн бичсийг ярьж байгаа болохоор жоохон сайн мэдэхгүй байж болно. Гэхдээ түрэг хаадын уг язгуур бол Ашина төргүүд гэж нэрлэдэг. Тэр Ашина төрг бол Индо Европ гаралтай юм аа. Дохоор хэлний бүлэгт хамаарах юм байсан гэдэг нь энэ дээр оруулж бичсэн байна. Өмнө нь бас өрнөдөд ийм судалгаа ярьж исэн хүмүүс бий. Гэхдээ энийг бол баталгаажуулж Монголын түүхчлэгт оруулж ирж байгаа. Тийм болохоор түргийн түүх гэдэг бол түргийн хаад нь бол яг түрк гаралтай бол байгаагүй юм аа. Энэ бол Индо Европ гаралтай байсан гэсэн тийм. Тэр санаа бол энд орж ирсэн. За тэгээ мөн Уйгур тэргүүтээ өндөр тэрэгтэн гэж яриад байгаа тэр Уйгурын өвгдөөцөл тийм. Өндөр тэрэгтнүүд бол 3-р зууны 2-р хугас Алтан бус нутгаас Монголын төв нутаг буюу Ханган бус нутагт ирсэн гэдгийг олон сар хэлний сурвалжуудыг харьцуулах замаар судлаачид нь тогтоосон байна. Гэх мэтлэн одоо ийм маш олон шинжлэх зүйлүүд бол бид юунд судалгаанууд орж ирж байгаа. За явуулчих юм. Цаг. За 5 дугаар бот бол Туазны үдшийн төр улсууд гэдэг 5 дугаар бот байгаа. За 5 дугаар хотод юу орж байгаа юм гэхээр дотроо бол 3 том хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь бол 6-аас 9-р зууны монголчууд гэсэн нэг хэсэг байна. Тэгээ энэ нь бол түрэг Уйгурын үеийн монголчууд гэсэн үг шүү. Түрэг Уйгурын монголч. Өөрөөр хэлбэл бидэнд энэ гол зорилго юу байсан гэхээр хүнүү сайн байж жужаан бол Монгол гаралтай Монгол улсууд түрэг Уйгур гэхээр мэдээ түрэг гаралтай болчихлоо. Тэгэхээр энэ үеийн монголчуудын түүхийг энэ бүлгээр бол одоо хойш нь шууд заламж холбоог нь хангаж байгаа гэсэн үг тийм ээ. Тэр нь бол одоо тэр 30 датаар 9 датаар гэсэн нэртэйгээр тэр рүүн бичгнээс сургуулжуулаад гардаг. За ийм байдлаар бол энэ хойшоо залгагдаж байгаамаа гэдэг хэлж өгч байгаа. За мэдээж хятадны түүхийн бүтнээр нь цогцоор нь бичсэн. Энэ бол энэ үйлгийн хамгийн том бүлэг бол хятадны бүлэг. Хятад бол өөрөө бараг дангаараас бараг нэг бат болохоор юм билээ. Аганаас яг ингийн хийж учраас багтаж өгөхгүй зохиогч нь жоохон зовсон баг тий. Тэгээ яг бид хэвлэлийн уудсын нэмэр нэлээд том болгосон. Хятадны түүхийг бол энэ чинь сүүлийн үед бол Перлогоогоос хойш бол манай археологийнхаас мэдээд ном гаргасан. Яг ингэж ажгүй соёл юу түүхтэр бүгдээр нэг цогцоор бичсэн бүтээл гарааг байсан шүү дээ. Тийм бүтээлийн хэмжээ бол анх нэгдсэн. За ялангуяа тэр Хятадны баруун Яа улс гэдэг баруун Хятад улс гэдэг тийм. Энэний түүх мөнгөийг нэлээд дэлгэрүүлж оруулж ирж бидний түүх бичлэгт оруулж өгсөн ийм хүчтэй юм аа. За энэний 3 дугаар бүлэг буюу уран бүрэлдэхүүнтэй гэдээсэн 5 дугаар бүлгийн тэр нь бол одоо 11-ээс 12 дугаар зууны монголчуудын тухай байгаа. Одоо бид нар бол Ханилаг аймаг гэж нэрлэж сурцсан. За энийг бол бид нар ингээд бүтнээр нь цогцоор нь бас бичсэн. Гэхдээ энэ бол төр тус байсан юм аа. Манай судлаачаас өмнө гарч ирсэн саналыг баталгаажуулж энэ бол төр тус байсан юм аа. Өөрөөр хэлбэл хүннүү гүрэн байгууллагад 209 он байгууллагад өмнө ийм усууд байсан. Тэрийг бид нар улс гэж үтсэн. 209 200
1206 он Чингис хаан улс нэгтгэс өмнө бас олон улсууд байсан. Тэрийг бол Ханилаг аймаг гэд нэрлэдэг байсан. Үгүй юм аа, энэ бол улс байсан. За энэ бол байхад манай судлаач өмнө бол ингээд биччихсэн санаа. Тэр санааг бол одоо бүр гүнзгийрүүлээд улс гэдгийг нь одоо батлахад бүх одоо тэр хэрэг 8 мөр гэдэг тийм. За тэрийг улс байсан гэдэг концепцийн яриад ажгүй соёл үеийн цогцоор бичсэн. Ийм судалгааны бүтээлүүд болсон. За тэгээд ерөнхийдөө танилцуулгыг энэ төгсгөл дотор оръё. Нэлээд сонжирж байгаа учраас за манай Таванбат бол үндсэндээ бол өнөөгийн төрөв урагш нь 200 жил очсон. Үндсэндээ яг юугаараа бол манай тооллын өмнөх 10 дугаар зуун 11 дугаар зуунаас эхэлж байгаа юм л да. Нэлээд олон мянган жил үргэлжлэн төв болчиход байна. Гэхдээ гол түүх нь бол мэдээж зэрэг 5-4 дугаар зуунаас эхлээд 12 дугаар зууны үеийг хүртэлх монголчуудын угсаа соёл түүх, за улс төрийн түүх, төр нийгмийн байгууллага, за аж ахуй соёлын түүхийг зохицоор нь авч үзье. Өнөөгийн түвшинд нэгтгэн дүгнсэн. За энэ утгаараа би өнөөдөр би хэлсэн шүү гэдэг. Юуны төслийн удирдлагч болон ерөнхий редактор ажилласны хувьд бол эртний түүх хүчлэг өргөж шахуулсан суурь судалгааны бүтээл болсон. Ингээд ач холбогдолтой гэж миний хувьд дүгнж байгааг та бүхэнд одоо буулгах таатай байна. За тэгээд Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн түүхийн техникийн багш нарын мэдээлэл докторуудын бүтээсэн энэ бүтээл бол сая дэлгэр жаргал багшийн ялсанчлан энэ Монголын эртний улсуудын түүх хүчлэгийг нэгэн шат урагшаахуулж Ахмад одоо эрдэмтдийн зархам талаа болсон эрдэмтдийн шинэ үе төрөв гарсныг элтгэн харуулсан ийм бүтээл болж байна гэдгийг эрдмийн хүрээний хүн одоо гэж дүгнж байгаа байна. Тэгээд энэ асуудлыг хийх шаардлагатай байна гэж бодож байна. Энэ эртний түүхийн 5 ботын одоо зохиогчдыг бас тодорхой танилцуулсан зүйл тавих гэж бодож байна. За энэ 5 ботын тэргүүн бот болох Хүлээн хүрний түүхийг доктор Дэлгэр жаргал, доктор Батсайх нар бүтээжээ. За дэд бот болох Сядлын хүрний түүхийг доктор Дэлгэр жаргал, замун Утгаар бот Жужаан усын түүхийг доктор Өлзивэн, доктор Энх нар бүтээсэн байна. Мөн дөрөвдүгээр бот Түргүүрийн түүхийг доктор Асрам, доктор Мөнх болон нарын доктор бүтээж. За авдумаар байтгүй тугаацын нүүдчдийн төр улсууд дөрөвдүгээр зуунаас 12-р зуун гэсэн байдаг. Доктор Гамсрам, доктор Чинзөрг, доктор Жигүтэр нар эцэг бодлыг та бүхэнд дуусгах таатай байна. За ингээд Монголын улсуудын түүхийн 5 бот бүтээл төлөвлөлтөн гарсан тухайд боловсрол соёл шинжилгээ спортын сайд асуу таныг хүлэв гэж өтгөлийн мэдээлэл байна. За сайн байцгаана уу хэрхэн мөндөд ерөнхийлөгчөө хэрхэн мөндөд эрдэмтэд судлаачид ноён татагтай нараа. За та бүхэнд энэ Монголын өвлийн илүү адаг сарын нэг сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага, ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл, ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр хэрэгжүүлсэн Монголын эртний түүх Таванбат бүтээл та бидний гарт өнөөдөр ийхүү хүрч байна. За юуны өмнө уг бүтээлийг бичиж тойрвсон судлаачдын багт боловсрол соёл шинжилгээ спортын яамны нэрийн өмнөөс болон хувьяасаа баяр хүргэж талархал дэвшүүлье. Монгол судлалын үндэсний зөвлөл боловсрол соёл шинжилгээ спортын яам Монгол судлалын үйл ажиллагааг дэмжих өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нэгт холбоотой ажиллаж бодит үр дүн төрж буй нэг тодорхой жишээ нь бол өнөөдрийн энэхүү нээлттэй хийж байгаа 5 бот бүтээл юм аа. За манай өнөөдрийн энэ түүхийн 5 бот бүтээлийг нэг асуудлын ажиллагаанд Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч академич Эргэж Илваа, Монгол улсын их сургуулийн ректор доктор Батэрднуугаар хүрэлцэн гэж онцлж байгаа бас болох таатай байна. За ингээд түүхийн 5 бот бүтээл үлдсэн тухайд манай эрдэмтэд судлаачдын мэдээлэл дүгнэлтүүдийг үнэтэй тийм. Энэ учраас одоо авах юм.
улсын шинжилгээ нэрээс төвтөн академич Олбаатар багштай өгөхөө гэж байна. За их мөндөд тэрэнхийлэгч энэ торон цугласан төрийн зүтгэлтэн эрдэмтэн мэрэгд та бүхний энэ өдрийн түмэн ууланд айлтгая. Өнөөдөр Монголын түүхийн судалгаанд Монголын түүхчлэгт нэгэн тэмдэглэлт том үйл явдал болж байна гэж одоо хэлж болох юм. Монголын эрдний түүхийг 5 ботоор одоо хурангуйлж манай одоо эдэр залуу эрдэмтэд бүтээлээ та бүхэнд төлөвлөж байна. Ер нь хүн санагдахын заяатай ирээд мартагдахын тавилантай боцдог юмтан мартахгүй тулд өнгөрснийг санаж сэрэх, өнгөрснөө сургамж авахын тулд түүх хэрэгтэй байдаг. Ийм учраас түүхийн шинжлэх ухаан оршдог юм аа. Ялангуяа тэр хичнээн мянган жилийн өмнөх үеийн одоо эртний түүхийг, агшин түүхийг жудаг цагж хураангуйлсан манай энэ түүхчид үнэнхээр одоо өнөөдөр түүхийн шинжлэх ухаанд нэг томоохон алхмыг хийсэн гэж хэлж болох байна. За бид хэдхэн жилийн өмнө Монголын эрт эрдэмтэн Гүнжин Сүхбаатар Хөдөөгийн Пирлээ багш нарын бичсэн Монголын эртний түүхээр бичсэн тэр зохиолуудыг цааш нь хэн одоо залгамжилж явах бол гэдэгт сэтгэл зовж байсан. Энийг залгаж гарч ирэх хүн одоо хавар байна гэж одоо манай ахмад түүхчид одоо сэтгэл зовж байсан. Гэтэл одоо жам ёсороо эднийг залгамжлах хүмүүс гарч ирээд Монголын одоо эртний түүхийг 5 ботоор одоо хурангуйлан дүгнээд өнөөдөр та бүхэнд энэ бүтээлээ одоо төлөвлөж байгааг бол би одоо их баяртай тэмдэглэж байна. Тэгээ энд бол яг хуу Монголын түүхчдийн шин залуу үе одоо бий болжээ гэдгийг бол төлөвшөж гэн гэдгийг бол онцлон тэмдэглэх хэрэгтэй. Онцлог нь энэ одоо номыг зохиогчд бүгд одоо миний гараар орсон шавнар байгаа юм. Эд маань бол одоо 90 цент хүрч өнөөдөр Монголын түүхийг нуруундаа цааш үүрч явах тийм одоо хүч бий болсонд одоо багш хүний хувьд бол баяртай байна. Манай Вера багш ч одоо баяртай байгаа. Бидний багш нараас одоо Вера багшинд сууж байна. Манай Вера багш одоо олон шавнырийнхаа төлөө санаа тавьж зовж тэднийхээ төлөө одоо юм бүтээхээсэ гэж ирмэлзэж ирсэн хүн. Тийм учраас Вера багшийнхаа бусад одоо тэнгэр талсан багш нарынхаа одоо захиж хэлжсэн гэрээсийг одоо биелүүлж байгаа энэ эдэр залуу эрдэмтдтэй одоо баярлалаа. Энэ номыг одоо ивент тэтгэж ер нь одоо Монголын түүхийн олон асуудлыг бол дэмжиж байгаа одоо Монгол улсын ерөнхийлөгч боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын хамны удирдлага ерөнхийлөгчийн хамгийн газрын хамт олонд бол баярлалаа гэдгээ бол дахин илэрхийлье. Ингээд та бүхэн түүхийн эд хав нэвт байхын өрөөлийг дэвшүүлж байна. Эрдэмтдийн төлөөлөл болж Монгол Улсын их сургуулийн түүхийн техникийн багш Монгол Улсын шинжлэх ухааны университетийн доктор Лонжит таныг илэрхийлж байна. Тэр манай одоо олон залуу эрдэмтэд өчнөө олон жилийнхээ судалгааны үр дүнг танилцуулж ийм том бүтээл тойруулсанд одоо бүх судлаачид түүний дотор одоо та бүхэн бүгдээрээ одоо баяртай байгаа хаа гэж бодож байна. За энэ бүтээл бол түрүү манай академич Болдбаатарын хэлсэнчлэн Монголын түүхийн судалгаанд гарсан томоохон ахиц гэж ингэж үзэж байна. За ер нь хүннүү болон энэ Монгол нутаг дээр байсан төр тулсуудын тухай судалгаа бол хятадаас эхлээд өрн дахинд хүрсэн. За энд бол хоёр янзаар ханддаг байсан юм шиг байгаа юм.
За нэг хэсэг нь бол яг хөө зүгээр одоо түрүүний дэлгэр жаргал зохиогчийн ярьсанчлан зэрлэг бүдүүлгүүд түүхийн мах иддэг энэ төр гэж ярьдаг байсан баг, бичдэг байсан баг юм билээ. За нэг хэсэг нь бол арай тийм байгаагүй гэдгийг бас үнэн доортуулах маягаар судалж ийсэн. За ерэн зүгээр судлаачдын бичснийг харж байхад 330-аад оноос манай тооллын 330-аад оноос эхлээд энэ хүннүүтэй холбоотой асуудал энэ түүх судартай сөхөгдөж ирсэн болтой юм билээ. За тэгээд энэ Европт очсон Атилээс эхлээд энэ хүннүүгийн тухай судалгаа, Монгол нутагт байсан төр тусуудын тухай судалгаа бол нэлээд газар авч дэлгэрсэн юм байна. За хэдийгээр хятадаас ирсэн ч гэсэн энэ өрнөд Европт очиж судлаачид бол судалсан, тэрнээс гадна жирийн иргэд бол энэ хүннүүгийн тухай маш өргөн дэдгэр мэдлэгтэй болсон. Үүнд нь түүхчдээс гадна тухайн үеийн уран зохиолчид, хөгжмийн зохиолчид бол томоохон хувь нэмэр оруулсан гэж судлаачид бичсэн байдаг юм байна лээ. Энэ номонд орсон байх. Тухайлх юм бол энэ Атилийн хаан гэсэн дуур янз бүрийн тайлбарлагдсан бүтээлүүд бол гарч ирсэн. За тэгээ Оромын прах хүртэл энэ Атилтэй яаж харьцаж ирсэн бэ гэдгийг одоо нэлээд тийм эерэг талаас нь бичсэн зүйл байхад за нэг хэсэг нь бол бас арай сөрөг байдлаар бичсэн юм зүйлүүд бас ховор бас тохиолддог юм болтой юм билээ. Зүгээр цаашаа манай энэ залуу эрдэмтдийн энэ цуврал бүтээл бол цаашаа улам гүнзгийрээд нарийсэд ингээд явах бүх ялангуяа түүх нийгмийн ухааны асуудлыг бол ганцхан дадайл дээр шийднэ гэж байхгүй. Төрүүчийн судалгаан дараа үндэслээд ингээд явдаг. За энд цохож хэлэхэд манай залуу эрдэмтэн одоо Атил хааны тухай нэлээд олон жилийн өмнө ном бичижсэн. За зарим хүмүүсийн бичснээс үзэхэд Атил Чингис хоёрыг харьцуулаад бичсэн бас бүтээл байдаг. Тэнд юу гэж бичсэн байдгийг гэхээр та бүхэн бол бүгд мэдж байгаа. Атил бол үндсэндээ бэлэн бий болчихсон цэрэг айрмыг ашиглаад ингээд одоо хялбархан явуулчихсан. А Чингис бол огт шин зүйлийг оргуу хоосондоо бий болгож ирсэн үүгээр ядгатай гэсэн одоо ийм зүйлүүд байдаг. Зүгээр энэ эртний Монгол нутаг дээр байсан эртний улсуудын тухай түүхчдээс гадна зарим одоо улс төрчид хүртэл зүгээр хүүхдүүдтэй сонирхуулах маягаар бичсэн бас ийм зүйлүүд байдаг. Тухайлх юм бол энэ дээр Нервгийн одоо Гяндал шоронд байхдаа бичсэн захидлууд энэ төргээд олон зүйлийг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа баха. Тэгэхээр Монголын түүх бол ер нь энэ Монгол нутаг дээр байсан эртний улсуудын түүх бол өн эртнээс авахуулаад өнөөдөр хүртэл дэлхийн түүхчдийн, дэлхийн хүн ардын сонирхлыг татсаар байгаа. За энд бол манай энэ залуу эрдэмтдийн дуурсан бүтээл томоохон хувь нэмэр болно итгэж байна. Ингээд энэ сүүлийн үед энэ Монголын түүхийг урагш нь ахиулах талаар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэд хэдэн цуврал бүтээлүүд гарлаа. Энэ бол одоо номын сангуудад бас хүрдэг, бүх сургуулиудад хүрдэг. Үүгээрээ ер нь энэ гарч байгаа бүтээлүүдийн одоо түгээн сурталчлага ашиглахад их нэмэр болж байгаа. За энэ бүтээл бол одоо бага дунд сургуулийн сурагчдаас авахуулаад их дээд сургуулийн оюутан, магистрант, аспирант, докторантуудад маш хэрэгтэй гарын авалгуулах бүтээл болсон гэдгийг итгэж байна. Баярлалаа. Тэгээд Монголын этник түүхийг хамгаалах бүтээлийн зөвхөн ясуудаа Монголын ерөнхийлөгчийн санаачлагаар хийж хэрэгжүүлсэн. Баялхан бол эхлээд соёл түүхийн чиглэлээр гэсэн зарим санаачлах хэрэгжүүлсэн төсөл төлбөрүүдийн заримаас бас дөрөв төлбөртэй болгож бодож байна. За Монголын ерөнхийлөгчийн ивэлээр олон улсын Монгол хэлбэрийн 11-р хугацааг зохион байгуулсан. За Монгол судлалын дэмжигсэн байгууллагаас хэрэгжүүлсэн. Монгол бичгийн албан хэрэглээг дэмжүүлэх зарим арга хэмжээний тухай зарилгацсан байна. За Монгол Шинжлэх ухааны улсын сургууль, улсын боловсролын сургуулийн эрдэмтдийн нэрхэсэн Монголын түүхийн суулгах зохиол. Монголын төвийн зэвсэг зүтгэлтэн амар сайдын Монголын товч түүх төгөлтөн Монголын эхлэл түүх 7 бүтээг хамт бичсэн гар бичмэл болон гэрэл үсэг болгосон эхийн хамтар. Мөн эдгээр одоо бүтээлүүдийг хураан болсон сахим номын хамтар хэвлэж олон нийтийн бүтээл болгосон байна. Замун Шинжлэх ухааны академийн философийн хуулийн судлаачдын Монгол хэлний их тайлбар төлөвлөлийг дэмжин хэрэгжүүлсэн байна.
Замун Рашид Ад-Дины шаштрын зөвлөмж бүтээлийн Монгол хэлээр орчуулсан ажлыг хэмжиж ажилласан байна. Таашдын бол Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагад ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх академийн түүх археологийн хүрээлэнд нэрлэлтийн судлаачлалын багийн хөтөлбөртэй төслийн багийн Монголын түүхийн цахим тайлбарлалыг сүүлийн жилээр хугацаанд хийж дуусгасан юм а. Намайг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд Монголын нууц товчооны каталог сэдвийн төслийг хэрэгжүүлж өнөөдөр хүнд дэлхийд төгсөн Монголын нууц товчоо хэмээх бүтээлийг хэвлүүлсэн. Тэгэхээр олон одоо Монголынхаа их соёл өвгийн чиглэлээр гарсан санаачлалуудыг бодож болох юм аа. За ингээд өнөөдөр энэ Монголын этник түүхийн хамт бүтээлийг одоо бүтээх зогсон бүтээх энэ ажлыг санаачлалыг авахтай өнөөдөр бүгдтэйгээр эрдэмтдтэйгээр хамт өнөөдрийн номын ёслолыг ёслол доролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэг дорж таныг хүндэтгэлийн мэндэлд өрж байна. За та бүхэн өнөөдрийн Төв Монголын айлтгая. Тэгэхээр миний ажлыг нэлээд хөнгөвчилж өглөө. Миний одоо саасан дээр бичсэн байсан олон зүйлийг хүмүүс унш танилцуулсан учраас бас тэр бүхнийг нурших шаардлага бага байгаа болов уу гэж ингэж бодож байна. Тэгээд Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүх Таван бот цогц бүтээлийг үлгээдэн авч байна. Энэхүү гайхамшигт бүтээлийн нээлтийн ёсолд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтхан мэндчилж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Энд манай алдартай эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, түүхийн тэнхим, түүх археологийн хүрээлэнгийнхэн ер нь бараг бүгдээрээ манай нэртэй ихтэй сургуулийн төлөөлөл удирдлагууд, нийгэм соёлын зүтгэлтнүүд энэ танхимд багтахгүй цуглжээ. Монголчууд үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн Тэгшоон босгон дээр 2 сарын өмнө та бид дэлхийд төгсөн Монголын нууц товчоо Монголын түүхийн цахим тайлбар тол хэмээх бүтээлийг нээж байсан. Тэр үед би одоо амлаж ярьж байсан Монголын эртний түүхийн 5 бот бүтээлийг өргөн олныхоо мэлмид удахгүй сонирхуулнаа гэж ингэж хэлж байсан. Тэгээд өнөөдөр энэ одоо амлалт биелж энэ 5 бот бүтээлийн танилцуулганд явж байгаад туйлын баяртай байна гэдгийг хэлье гэж ингэж бодлоо. Ер нь энэ Монголын эртний түүх 5 бот бүтээл нь нийтийн долларын өмнөх 4-р зуунаас эхлээд нийтийн долларын 12 дугаар зууныг хүртэлх одоо Монгол газар нутагт оршиж байсан тэр эртний гүрэн эртний одоо улсуудын түүх бусад одоо зүйлүүдийг нэгтгэж ингэж бичснээрээ бол маш их чухал ач холбогдолтой байгаа. Тэгэхээр энэ хүү 5 бот хэвлэгдэж нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх хүчлэгийг ураг шахиулж байгааг өмнө нь танилцуулсан хүмүүс ярьсан. Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлах тусам баяжих тусам би баярлдаг. Манай эрдэмтэд манай ард иргэд ч гэсэн баярлдаг гэж ингэж бодож байна. Тэгээд дээр нь бас одоо манай түүхчдийн залуу халаа болсон ийм эрдэмтэд бүтэн багаараа ингэж гарч ирж байгаа явдал бол үнэхээр одоо баярлууштай ийм сайхан зүйл юм аа гэдгийг энд хэлье. Тэгээд Монгол Улсын их сургуулийн түүхийн танхимын эрхлэгч доктор Дэлгэр Жаргал болон одоо бусад эрдэмтэд судлаачид нийлж энэ одоо сайхан ажлыг хийсэн туйлын талархаж байна. Та бүхэн бол шинжлэх ухаанд их хөв нэмэр оруулахын зэрэгцээ энэ улс үндэстнийхээ өмнө сайхан авьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе гэж бодож байна. Сүүлийн 4 жилд Монгол Улсын ерөнхийлөгчийн төсөв 2.4 дахин багассан. Бид төсвөө ингэж 240%, 11.5 тэрбумаас 4.5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр танагдсан зардлаа улам төвчж Монголын үнэртэй, нэртэй, Монголын агуулгатай, Монголын гэсэн энэ сайн санаачлагыг дэмжиж явж байгаа. Тэгэхээр ер нь сэтгэл байх юм бол тэгээд дээрэс нь одоо ийм сайхан санаачлага байх юм бол бас үр дүн гардаг юм байна. Ер нь Монгол төрийн дэмжлэг оролцоо сэтгэл гэдэг бол багддаггүй юм байна гэдгийг би
эндээс харж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаануудын талаар сая одоо нэгэнт дурдсан учраас би тэр бүхнийг энд хэлэх шаардлагагүй болов гэж бодож байгаа. Ер нь саяхан нэг 100 гаруй одоо хийж хэрэгжүүлсэн яг хэрэгжсэн ажил гэдээ үзэхэд түүнээс бараг 30-аад нь Монголын төв, өв соёл энэ бүхэнтэй одоо холбоотой ийм ажил санаачлагууд байсанд би бол одоо хөвдөө туйлын их баярласаа. Үнэхээр энэ Монголын төв, өв соёл, уламжлал заншлын энэ асуудалд Монгол улсын ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд ингэж байлгаж явах нь бол их чухал зүйлээ гэдгийг бас энд хэлхэн зөв байх. Тэгээд мөн энд бас нэг сайхан мэдээ бол энэ чиглэлд одоо тусдаа Монголын түүх соёл энэ өв уламжлалыг цаашаа ингэж баяжуулан авч явах талаар тусдаа зарилга гарсан байгаа гэдгийг энд бас хэлхэн зөв байхаа. Их л түүх соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн ийм зарилга гарсан байгаа шүү гэдгийг хэлье гэж бодож байна. Тэгээд хувийнхаа бодлыг хэлэхэд энэ 5 ботыг би бас 2 хоногийн өмнө авсан. Ингээд ер нь энэ 5 ботыг ингээд шууд барихад одоо шууд уншмаар санагддаг. Яг шууд уншмаар санагдаж байгаа. Тэгээд хуудсыг нэгээ та бүхэн харах юм бол шууд нүд татагдана. Учир нь энэ түүхэн их сурвалжуудад тулгуурлаж энгийн хэлээр бичсэн байна. Тэгэхээр үүгээрээ энэ бол үнэхээр гайхалтай. Тэр олон түүхэн их сурвалжийг манай жирийн иргэд, жирийн уншигчид бүгдийг олж унших юм одоо боломж их хэцүү шүү дээ. Гэтэл тэр бүхнийг түүхэн цаг үеийн дараалалд оруулаад тэгээ шинжлэх ухааны одоо судалгаагаар холбоос хийгээд тэгээд энгийн хэл учир зүгээр тайлж ингэж бичнэ гэдэг бол үнэхээр эрдэнэ мэт үн цэнийг энэ 5 ботод шингээж чадсан гэдгийг энд одоо би онцлон хэлье гэж ингэж бодож байна. Дээрээс нь бас үзэг цаас нийлүүлж юм бичдэг бүх хүмүүс мэднэ. Аливаа зүйлийг бичихэд одоо тэр бичиж байгаа зүйлийн бүтэц зохион байгуулалтаа олох нь бол маш их чухал байдаг шүү дээ. Тэгээ юу бичгээ томьёолж харах, мөн чанарыг өөрөө тайлж ойлгох гэдэг бол их чухал шүү. Тэгэхээр энэ бүхнийг тайлж ойлгож ингэж одоо нэгтгэж гаргана гэдэг бол манай эрдэмтэн мэргэд энэ дээр ажилласан манай одоо эрдэмтдийн баг бол үнэхээр одоо сайн ажиллажээ гэдэг нь та бүхэн энэ 5 ботыг ингээд одоо эндээс гарахтаа ингээд та бүхэнд гардуулж өгнө. Тэгээд ингээд аваад уншихад бол харагданаа гэдгийг бас хэлье гэж ингэж бодсон. Дээр нь Монгол хэл соёл түүх бол Монгол үндэсний оюун санааны нэгдэл, ижилсэл, тэгээд эх орноо хайрлах сэтгэл эхийг бүтээх урам зориг хайрладаг ийм одоо шахагдшгүй ундаргаа гэдгийг энд хэлье гэж бодож байна. Төмөн үеийн түүх шэстэр номд байгаа, хүмүүний амьдралын баяр жаргал, зовлон гунигч номд байгаа, амжилт, ололт, алдаа, сургамжич номд байгаа, номоор гийсэн ард түмэн урт насалдаг, энэ дэлхийд үлдэх мөртөө эзэлсэн байр суурьтай байдгаа гэдгийг бас энд хэлэх ёстой. Тийм ард түмний нэг нь Монголын ард түмэн гэдгийг энд онцолж хэлье гэж ингэж бодож байна. Мөн манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг чухал өгүүлбэр байна. Үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь Монгол үндэстний оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа мөн гэж. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримталч байдаг. Бидний энэ оршин тогтнох цаашаа үндэснийхээ дархлаагаа авч явах ийм одоо чухал санааг бас өргөжүүлж хэрэгжүүлж байгаа. Тэр үндэс дархлааг баттгаж бэхжүүлэхэд Монголын эртний түүхийн энэ 5 бот судалгаа бүтээл онцгой хөв нэмэр оруулж чадна гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Ингээд номын болон Монголын түүхийн ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивэж тэтгэж явахын өлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баяр хүргье. Баярлалаа. Эдгээр жаргал бас энэ түүх бичгээд үзэх хэрэгтэй. Өөрийнхөө гараа бичгтээ яг миний байгаа энэ үзгээ бүлээ. Доктор Батсүрэн. За баярлалаа. За дараач. За энэ бол